Амрын ирийн нэвтрүүлэг ярилцах цаг булангаар үргэлжилж байна. Энэ удаагийн зочноор Монгол Улсын харилцаа холбооны зохицуулах хорооны захиргаа удирдлагын хэлтсийн дарга Эрдэнэ Булган оролцож байна. Сайн минут танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид өнөөдрийн бидний ярилцах одоо нэвтрүүлэг маань болохоор гар утас одоо хүмүүсийн дийлэнх хэрэгжилж байгаа смарт ухаалаг зүйлүүдэд маш их алдаж байгаа тийм ээ. Энэ талаар танай байгууллагын зохион бүтээсэн одоо аппликейшны талаар ярил. Хууль зүйн амны гэмтрхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл харилцаа холбооны зохицуулахаараа үндэсний үүрэн операторууд, телефоны операторууд нийлээд энэ гар утасны хулгай гэдэг асуудлууд ер нь бол маш их өргөн цар хүрээтэй болчихлоо. Энэ асуудал дээр тодорхой хэмжээний арга хэмжээ авахгүй болохгүй нэгээд энэ 2017 оны зорилтод нэг ажил болгоод төлөвлөгөөт ажил болгоо явж байгаа. Энэ дөр бол операторууд дээр ингээд жишээлбэл хүн тухайн гар утсыг тодорхой хэмжээний лизингэр ч юм уу тодорхой хэмжээгээр ингээд хүүхдүүдтэй эмэгтэйчүүдтэй ингээд авцсан байдаг. Гэтэл нөгөөх нь буцаагаад нөгөө нэг хулгайчдын ирэмчдийн санхүүгийн орлого олох их усэр болоод байна. Ингээд үндэсний дата төв харилцаа холбооны зохицуулахаараа түрүү оператортойгоо нийлээд энэ систем энэ асуудлыг шийдийгээд тухайн хэрэглэгч Smart Device гэсэн вебсайтанд өөрийнхөө утас тодорхой төрлийн бүртгэлийг хийчихэд нэг удаа ингээд сэвэлж. Ямар нэгэн байдлаар тэр утас алдагдсан юм уу дээрэмдүүлсэн юм тохиолдол гарахад нөгөө хэрэглэгч хаанаас ч хамаагүй хэн нэгэн утсан дээрээс очиод өөрийнхөө утсыг ингээд алдчихлаа гэдэг комент өгч байна. Ингэсэн тохиолдолд бол нөгөө утсыг хэн нэгэн улгаалаад юм олж аваад симигээд ороод тахад ийм оператор ийм сим дээр хийсэн байна гэж шууд мэдээлэл гарч ирэх боломж өсөж байгаа. Энэ тал нэг талаараа бол нөгөө гар утсын хулгайг цаашаа дамжруулахгүй. Нөгөө талаараа иргэнд буцаагаад нөгөө өөрийнх нь үнэтэй авсан ч юм уу тодорхой хувийн мэдээлэлтэй зүйлөөрт нь иргэх олдох боломжууд бий болж байгаа. Иргэд бол одоо яг энэ чиглэлээр одоо ингээд интернет систем танилцуул иргэд энэ чиглэлээр би одоо ингээд TD дүүс гар утас судалдаж авахд бол хамгийн түрүүнд юу хийх вэ гэвэл Smart Device-ийг юм гэсэн дата төвийн сайт руу ингээд бүртгүүлж ороод хамгийн түрүүнд утас судалдаж авахдаа энэ утсыг би худалдаж авах болох уу? Энэ хулгай утас мөн үү? Хэн нэгний тэгээд өөрөөсөө алдсан утас мөн байна уу гэж заавал энэ рүү орж эхлээд имийг кодоор шалгана. Ингээд ороод энэ юугаар шалгачих юм бол над утас ч хулгай утас биш байна та худалдаж авах боломжтой. Хэрэв хулгай утас байх юм бол энэ хулгай утсаа энийг би авч ашиглах юм бол хулгай хийзүйл хэрэгэлсэн гэдгээр буцаад энэ утас таны үнэтэй худалдаж авсан утас маань ингээд хураагчих юм шууд гарч ирэх боломжтой. Хураагчих юм. Тэгээд тань нөгөө худалдаа авахчтай ч хохиролтой болчих юм. За тэгэхээр энэ төхөөрөмж энэ аппликейшны юм одоо хэрэг хүмүүс хэрэглэж байгаа. Энэ яг одоогоор бол туршилтын шатндаа явж байгаа. Ерөнхийдөө бол нэг 1200 орчим хүмүүс ер нь бол яг нийт танилцуулаагүй болохоор туршилтын орчинд бүртгэгдээ явж байгаа. Одоогоор яг ингээд шууд өнөөдөр ингээд би бүртгүүлж маргааш алдчихлаа гэхээс илүү ингээд өөрийнхөө эд зүйлийг хамгаалахын тулд одоо хүүхдүүдийнхаа тэгээ бус гэр бүлийнхаа эд зүйлээ нөгөө Smart Device пад ноутбукууд энд ингээд бүртгүүлж болчихж байгаа юм. Тэгэхээр одоо энэ хувь хүмүүс маань заавал цагдаагийн байгууллага гэхгүйгээр тийм ээ танай байгууллагатаа шууд одоо өргөдөл хүсэлт аваад очиод хандаад утасныхаа одоо serial кодыг өгөөд хандах боломжтой. Манай байгууллага хувь хүн бол зүгээр шууд энэ Smart Device-ийг юм гэсэн энэ сайт руу ороод өөрийнхөө үндсэн бүртгэлийг ингээд бүртгүүлчих болж бүх утасныхаа бүртгэлийг өөр хин нэгний утасаас ч юм уу бас ороод ингээд бүртгүүлчих болох юм тийм ээ. Тэгээ энэ дээр ингээд өөрийнхөө мэйлийг өчөөл утасныхаа имейл кодыг хийгээл тэг ингээд сэвэлж. Энэ тэгэхээр энэ аппликейшнийг суулгаад энд одоо мэдээлэл өгснөөс хойш ерөнхийдөө бол алдагдсан зүйл ч юм уу ерөнхийдөө олдох боломжтой юу? Ер нь бол яг өнөөдрийг хүртэл яг ингээд цагдаагийн байгууллагаас энэ имейл кодон дээр юм ямар дугаар орж ирсэн байна гэх операторууд хүсэлт өчтдөг. Ер нь бол дунджаар нэг жилд 14-20 мянган хүсэлт орж ирдэг. Тэгээд тэр болгонд энэ байхгүй гэсэн хариулт. Яагаад гэвэл нэг удаагийн давтамжтай шалгадаг. Энэ төхөөрөмжн дээр энэ систем дээр бүртгүүлснээр байнга 24 цагийн давтамжтайгаар систем дээр соосолоор мөгөөд ингээ байж байна. Ямар нэгэн оператор дээр хин нэгэн сим карт хийх юм бол энэ сим картн дээр тань утас бүртгэгдлээ гэж шууд хараад ирж байна. Мэдээлэл нь шууд гарч ирнэ гэсэн. За тэгэхээр одоо ер нь бол одоо энэ аппликейшнийг ашигласнаар бол алдагдсан зүйлээ ялангуяа смарт ухаалаг зүйлийг бол олох боломж бол ерөнхийдөө бол илбэг их гэсэн үг юм байна тийм ээ. Ер нь бол тийм. Тэгээд одоо нэг ламбардууд дээр чийлбэл ингээл уцаа тавина гэл хүмүүс ирдэг. Яг тухайн хүнийх мөн эсхийг мэддэггүй шүү дээ. Хамгийн их нөгөө ламбард тэгээд буцаага нөгөө энэ хулгай утсаа нэг ламбардаас авчихаар нөгөө ламбардууд нь хохиролтой байх жишээ юм. Тэгээд яг ингээд тавьж байгаа тохиолдолд түрүүний вебсайтыг бид нар ер нь бол яг аппликейшнгаар гаргая гэж бодоагүй вебээр байжсэн дээр хин ч хамаагүй хаанаас ч хамаагүй хандах боломжтой. Тэгээд тиймд бол
Ингээд энэ яг энэ вебсайт руу ороод нөгөө үндсэн утсыг ийм имэтэй утас орж ирлээ, ийм имэтэй iPad орж ирлээ, ийм имэтэй ноутбук орж ирлээ. Энийг би бацаалах боломжтой. Энэ хулгай эзүүл мөн үү биш үү гэд ингээд шалгах боломжтой болохоор нөгөө нэг тодорхой төрлийн хулгайн гэмтэргүүдийг худалдаа авахч нь шахаад ирэхээр хулгайлах хүмүүс нь багасах тийм талын ач холбогдол бол байна. Энэ аппликейшн одоо алдчихсныхаа дараа бүртгүүлж тэрнээс өмнө урьдчилан сэргийлээд хэрвээ уцаа хаях сансруу байдлаар орхиж явах одоо эрсдэлтэй хүн байх юм бол энийг урьдчилж одоо бүртгүүлэх ч юм уу тийм боломж байгаа юу? Тэгээ ер нь бол энэ техник технологийн төвшлийг дагаад маш олон юм аппликейшнуд байдаг. Жишээлбэл хамгийн их нийтлэг ашигладаг хүмүүс болохоор энэ Google-ийн My Device гэдэг ийм софтвер гэдэг, Find Device гэдэг. Энэ дэр үндсэн бүх утаснууд ихэнх нь Google дээр ч юм уу Apple ID-гаар ингээд бүртгүүлсэн тохиолдолд өөрөх утсыг хаана яваад байна гэд шууд ингээд харах боломж бий болчихж байгаа. Тэгээд яг алдсан тохиолдолд би утсаа блоклээ доторх мэдээллийг устгая гэд. Иймэрхүү хүмүүст байдаг мөртлөө хүмүүс сэргийлж мэддэггүй иймэрхүү маш их бол аппликейшнууд байдаг. А яг манай бол одоо саяны энэ харьцаа холбооны зохицуулгын үндэсний багтаад байгаа сервис ажиллахаар яг тухайн утсыг ингээд jailbreak хийгээд юм тэр кодыг тайлаад бус тийг нэг SIM-ийг ашиглах гингүүтэл нь тэр утас хэрэглэх боломжгүй гэсэн. Ягаад гэвэл тэр утас нь хулгай гэдгээр бүртгэгдсэн болохоор. За маш их баярлалаа танд. За энэ удаагийн ярилцагч нар Монгол Улсын харилцаа холбооны зохицуулах хорооны захиргаа удирдлагын хэлтсийн дарга Эрдэнэ булган орж ирсэн. Амрын ерийн нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна.